Нийтлэлийг Намсрааж авын Сүхбат. Өөр ертөнцөөс эргэж ирсэн өргөн бригадын эмч Замба. Газрын шуурга улам ширвсч цас хөөргдөн тэнгэрт дэгдэв. Арх уусан хүн л ингэдэг болов уу гэмээр дотроосоо халж халууцах шиг болсон. Тэгэд л мэдх юм байхгүй. Жаргалант багийн малчин цоохор Батүлзий гэдэг хүн над дээр очсон байдаг. Хаана ямар ч янзтай байсан юм бэ? Тэвэрч дүүрч л авчирсан байлгүй. Гэрийнхээ зуухны галыг унтрааж, ваантай хүүтэн усанд хэвтүүлж, хөлдсөн хэсгүүдийг аажуу гэсгээсэн. Хөл гарын модоож хөлдсөн хуруунуудыг архинд дүрсэн байсан. Малгай бүс хүзүүний ороолт чагнуураа хайсан байжээ. Замба эмчийн өргөн бригадад ажилласан хагас 100 жилийн тогтвор суурьшилтай хөдөлмөр хичээл зүтгэл сэтгэлийн хат амьдралын нухчаандах тэмцэл ялалтыг төр түмэнд сонсгож хойч үеийн эхэнд үлгэр дуурайлал болгохыг эрхэмлэж сонинд нийтэлж цахимд байршуулв. Сонинд хураангуйлж нийтлүүлсэн болно. Сонин уншсан нутгийн сэхэтэн өвгөн чойжилж авын Энзэн даваг гой надад баяр хүргэж уцтахдаа чи гавьяатад нэр дэвшүүлэх асуудлыг хөндөх хэрэгтэй байлаа гэв. Уг нь тэрний төлөө л бичсэн хэрэг. Сонины газраас редакторлож тэр санаа хасагджээ. Энд миний бичвэр бүрэн ихээрээ илгээгдэв. Уншсан хэн бүхэн эмчид сайн сайхныг хүсэн өрөөнө гэдэгт итгэнэ. Хувь заяа хүнийг уянгын зохиол шиг амьдрал туулуулахыг ойроос нь харж, сонсож өсөв. Тэр хүний тухай одоо өгүүлнэ. Бүл эгч минь учраас түүнийг хамгийн сайн мэдэх учиртай хүмүүсийн нэг нь би. Тарих цээжинд хадгалагдсан мэдэх зүйлээ эвтэйхэн эмхлээд бичиж чадвал хангалттай танилцуулахаар бодогдно. Нэг л ажлыг нэг л газарт эрхэлсэн товчхон намтартайч уянгалаг үйл явдлаар дүүрэн урт амьдралын аль өнцгөөс ямар өгүүлбэрээр эхэлж бичих вэ гэж удаан бодлоо. Түүнийг Лодойн Замба гэдэг. 1949 онд төрсөн болохоор надаас 12 насаар эгч юм байна. Би ухаан суугаагүй нялх байхдаа хэсэг хугацаанд түүний асрамжид өвөөгийндөө нэг ам бүлийнх байжээ. Бидний өвөө нас 100 өгсөн урт цагаан сахалтай шар бандийн лутан Завхан аймгийн Сонгон сумын шар нуруугаар нутгалдаг байв. Галын зээч гэжтэй. Замба агааг мэдлэхэн өмнөхөн аав нь орхиж явжээ. Аавынх тухай ээжээс сонссон миний таних нутгийн хүн. Мэдмхэрч нэр бичгийг чухалчилсангүй. Тэгээд л эмээ өвөгийн охин болж. Эгчид хань болгож өсгөх санаатай намайг тэднийд хүргэж өгсөн юм шиг байгаа юм. Юмтайгаа зууралдсан уйлхай амтан шалгуурт тэнцэлгүй буцаагдахгүй юм. Өвөөг бурхны оронд залрахад Замбаага гэртээ ирсэн гэдэг. Ил Замба хөрш Цэцэн уул сумд 7 дугаар анги төгсөж Говьалтай аймгийн Ангаах ухааны дунд сургуульд элсэн суралцжээ. Үйл ажиллагаагаа дөнгөж эхэлж байгаа сургуульд дотуур байр зэрэг шийдэгдээгүй асуудал олон байв. Оюутны жилүүдийг нутгийн айл багш Жамбагинд байж өнгөрүүлв. Их сайн айл байж дээ. Ил Замбаг төгсөх жил араас нь мөн сургуульд суралцахаар ирсэн нутаг нэг зундуйн бэгд сүрэнг Жамбагийнх бас байлгасан байна. Ангаахыг онц төгсөгчдийн нэрсийн жагсаалтын эхэнд Ил Замба
бичээстэй байдаг нь тэр тус сургуулийн анхны элсэгч юм. Алтай ангаа ухааны дунд сургууль эл Замбаг очсон намар буюу 1967 оны 10 дугаар сарын 5-нд анх үүдээ нээж 80 сурагч, 5 багш, 3 ажилтнтайгаар үйл ажиллагаагаа эхэлж байжээ. Тус сургууль 1971 онд 66 их баригч бага эмч мэрэгчлэн төгсгсөний нэг нь Ил Замбаа юм. Төгсгөд түүнийг сургууль нь багшаар хуваарлж диплом бичиг баримтыг тийш шилжүүлэхэд тэдгээрийг үлдээн замын машинд дайгдан Завхан аймагтаа иржээ. Хэрвээ сургуульдаа үлдсэн бол 10 хүрэхгүй цөөхөн багш нарын нэг болох байв. Яагаад нутаг буцсны учрыг хойно өгүүлнэ. Аймгийн эрүүлэг хамгаалах газрын дарга Оросоо Ил Замбаа эмчийг дээш суухыг урив. Даргад өөрийгөө танилцуулж хэрхэн суралцсанаа, диплом, томилолт яагаад гарт бэлэн байхгүй байгааг ярив. Дарга анхааралтай сонссны хойно ам нээж эрүүлэг хамгаалах газарт боловсон хүчний аймгийн төрх тасагт их баригч эмчийн Тэлмэн яруу сумдын эмнэлгийн салбарт бага эмчийн оронтой байна. Алийг хийх вэ гэж санал асуухад эмч ярууг сонгов. 1971 оны 100 ардын хувьсгалын 50 жилийн ойн баярын үеэр ярууд ирэхэд эмчилгээний нэг, сувилгааны нэг сувилагч, 2 асрагч нийт 4 хүн угтсан байна. Эмч ирснээр салбарын оронтоо гүйцэж намын дарга Шарвж амц, сумын дарга бас биш нар 22 настай шинэ эмчээнд дуудаж нутаг орноо танилцуулав. Сум жаргалант зүүл, хэц улаан, өргөн, чандман гэсэн 5 баригаттай. 4000 орчим хүн амтай. Хойноос урагшаа 200 гаруй километр сунж тогтсон 495,614 га нутаг дэвсгэртэй. Өндөр уул даваа, элсэн манхан, гол нуур элбэгтэй гэнэ. Сумын даргадал ганц, өөрөөр хэлбэл сумд уртаашаа нэг А69 машин бийг дуулгаж алс холын яаралтай дуудлагад машинаараа туслахаа хэлжээ. Эмч хөл хөнгөн мордол бэлдэх хэрэгтэй юм байна гэж бодов. Жилийн 4 улиралд дуудлага тасрахгүй тэр бүрт мориор л давхи болно. Баруун зүг рүү яруугийн голыг нааш цааш гатлан уруудсаар Алдар хааны Донойн хөндий хүрч тэндээсээ алгийн дөрлжийг давж эсвэл улаагчны хар нуурын урд биеэр хэц улааны нутгийг тууш явж алс холын говь дахь аягны хонхор онц баян улаан уулыг хойд зүг рүү элт нарийн голмод байцыг давж элсэн манхтад шигдэн өгсөж уруудан өвөр улаагчны хавь нутгийг зүүн зүг рүү өндөр хэр даваагаар морио мацуулж зүтгэсээр хан жаргаланд хайрхан загас тайг урд зүг рүү урт жалгас хайртай сэхзэрэгдэн цаашилсаар чигстэй гол дагуух нутгийг мориор халуун хүүтэн цас бороо салхи шуурга зүсэн ээлжгүй дуудлагад явж 2 жилийг үтэв. Эмнэлгийн салбар хариуцсан байгууллагын даргын хувьд 5 дугаар 5 жилийн төлөвлөгөө, олон улсын эмэгтэйчүүдийн жилийн болон орон нутгийн засаг захиргааны сонгууль өгтөж, социалист уралдаанд авсан амлалт үүргээ биелүүлэх, суртал ухуулга, гэгэрлийн ажлыг эрчимжүүлэх гээд эмнэлгийн ажил эхлэл төгсгөлгүй үргэлжилнэ. 1972 оны 12 дугаар сарын 10 дүн өвлийн жаварлаг тунгалаг тэнгэрт одод хурц тодор анивчин жирвэлзэн. Орой дээрх тал сарнаас унж ирсэн ядмаг гэрэл хангааг хучсан хэргүй цаснаас ойж хавь орчныг бүдэг бадаг
гэрэл төглөн. Улаан эрг уулын энгэрийг бүсэлж тэлгсэн чандман сойрон сүүдэртэн нэвсэн. Тэр тэнд захтуу дизель мотор нүргэлнэ. Тэнд энд ноход боргоно. Айлуудын чийдэнгийн шар гэрэлтэй тооноор уур савсаж, шөнийн бараан дэвсгэр дээр яндангийн цайвар утаа дэлхэнэ. Оройн хоолны цаг л. 7 хоногийн тогтсон 2 өдөр тогтмол хийгддэг ээлжид лекц үргэлжлэн байгаа Йотон цагаан Улаанбулангийн танхим 2 буланд байрлуулсан бүр улаан пэшингийн элчинд халуу дүүгнэ. Сая хөдөөнөөс хөдөлгөөн морьтой ирсэн элчин нэнэ эмч бүсгүйг сургалж явсаар клубын гадаа ирэв. Дуудлага авсан эмч лекцээ орхин гарч гэрээрээ оронгоо ноосон өмд давхарлаж үзүүрсгэн дээл үстэй малгай зузаан ороолтоор дулаалав. 21 цаг өнгөрч харагдав. Дөрөө харшуулсан 2 морьтон агаар нь бүлээссэн дулаан сойронгаас зүүн хойш сугарахад хэсүүл явган шуурга хормой шургалан хайруу жавар хацар нүүр чимчигнүүлж угтав. Тэд хан жаргалантын нурууны хойно улааны энгэрт өвлжж байгаа жаргалант багийн малчин Цэндэгийн очихоор яваа нь энэ билээ. Сумаас 50 орчим километрийн алс зайд юм. Замаан таллав. Хаанагтээ чон уйлна. Газрын шуурга улам ширөөсч цас хөөргдөн тэнгэрт дэгдэв. Баруун руу гудайсан хумсан сар эрчээ аван доошилж салхинд туугдвуу гэлтэй уулын цаагуур оров. Их нарийн орой дээр гарч ирэх үед цасан хуй нөмрлөө. Урагш яваад л байв. Өөрөөсөө цаашхыг харахаан боллоо. Хаашаа яваад байна гэж нэгнээсээ хашгирч асууна. Харин гэхээс өөргүй. Зүг чигээр алджээ. Ар хижиж яваа болохоор ирэмгэлсэн хунгарлуу норж бууна. Хунхын лагсан цасанд шигдэн мөчөр чагталж хөндлөсөн ойгоорч туулав. Хүйтэн дээд зэгтээ хүрсэн хүчтэй цасан шуургыг хүрм дээл хариулж дээлсэнгүй. Хөл гар нь хөрч осгож эхлэв. Хашгирч дуудсан дуу хуугих дүгнэх чимээнд цохигдон бүдгэрнэ. Эргэн тойронд хав харанхуй. Цасан түүрэнд од дэнч гэгээ бараагүй. Дэми яваад л байж. Шөнжин эргэлдэж явав. Дууч олигтой гарахыг байжээ. Морьныхон бөөрөнд наалдаж зогсъё гэхээр шуурган туugдсан морь эргэцэж дайрч унах гээд байв. Хоорондоо арай төөрчихсөнгүй. Тэнгэр чихсэн цасан мананцар цаанаасаа улам улмаан гэрэлтэх шиг болоход үүрийн гэгээ юм болов уу гэж гойрдоно. Шөнжин нүдсэн шуурга зөөлрөх үед үүр тэмдгэрч байлаа. Ойрын бараа харагдахтай боллоо. Загастай давааны дээд ихээр яваагаан танив. Хангай нурууны оргил тэнгэрт тэнж хонжээ. Цэлмгсэн болоо эндээс зүүн уртхан дэргэд богд очрваа нь отхон тэнгэр сүмбэрлэн харагдах байлаа. Би юу дуудлагын айлдаа очих мантай эсэн мэнд дээр хүний бараа харагдаасаа гэж хүсэгдэж дагжин чичирнэ. Газраан таньсан болохоор буцах замаа чиглэн явлаа. Ерөнхийдөө мориндоо ачигдсан хүн болж хувирв. Морин дээр тогтоход бэрхтээ болж ирлээ. Хамт яваа хүн тосч буулгав, түшч урагшлав. Ялгаагүй осгосон хүн яаж л сүйдтэй туслахав.
Ухаан санаа орон гарan байх шиг ороолтой хайгаад олсонгүй. Даархан болж халууцч мэдрэгдэв. Сэрхнээ айлын баруун орон дээр арагшаа түшин сууж байлаа. Хүмүүс дэргэд зөвлөлдөн ярилцаж архины үнэр сэнгэнэн. Хөлөө савтай усанд дүрэтийг мэдрэв. Гал түлхээ хүлээж угаарай гэх сонсогдов. Архи шингээсэн самбаагаар гар хурууг ороожээ. Ялгалгүй хөлдөж өгтөх дээрээ тулсан хөөрхий нээнэг хүний нялх хүүхэд ингэж хөлдөөх гэж хүн бүхэн зэмлсэн аястай. Сумын ганц А69-оор багванд жолооч ирж эмчийг машин руу өргөж оруулцгаав. Төвд очихдоо зэрэгцээд аймгийн түргэн тусламжийнхан угтаж ирлээ. Аймгийн эмнэлэгт ирэхэд би гиссэн болтой хорсох хөндөөрлөх нь хаа сайгүй мэдрэгдэж эхлэв. Хөлдсөн хэсгүүд хоёр гуйны дотор талаар устай цэв рүү бүрхэв. Ил замбаа дуудлагаар явж угаад осгож хөлдөжээ гэсэн бөөн яриа болж байсныг аймгийн туяа сонинд цэрэг богцтой эмч сурвалжлага нийтлэгдсэнийг тухайн үеийн 3 дугаар ангийн сурагч би тод санаж байна. Тэгээд уг сонин архивт байж магадгүй гэж бодон сумынхаа номын санч Цэдэн Даржаагийн алтан цэцэгтэй холбогдож учрыг хэллээ. Ил замбаагвай миний авсан ээжтэй гэж тэр хариулав. Сумын харьяа хүмүүсийн тухай сонин сэтгүүлд гарсан материалыг хайчлан авч цомгэлсон дэвтэрт эхлээд хайхад уг нийтлэл байж байна. Тухайн үед сумд номын санчаар ажиллаж байсан Рагагийн Орсоо Доржийн авирамд нарыг би сайн таних юм. Гайхалтай ажил хэрэгч хүмүүсийн ач буйнаар 50 жилийн өмнөх сонины материал амархан олдов. Алтан цэцэг тэр даруйд гар утсаар зургийг дарж нүд ирмэх зуурт цахимаар ирвэлв. Дэлхийн хөгжлөө гэж гайхмаараа. Болсон явдлын халуун мэдээг дэлгэрэнгүй унших юм санаж яаран нүд гүйлгвэл чамлалтай товч мөлгөр сурвалжлага байв. Миний сайн мэдих идэвхтэн бичигч сургуулийн захирал иш Содном Цэрэн бичжээ. Сурвалжлагчийг буруутгах аргагүй. Тухайн цаг үе одоогийнхтой адил шилэн бичиж болдгүй намын лавлит буюу хэвлэл утга зохиол хэнх газрын хатуу шүүлтүүрт ор байсан үе. Юу бичгийг бараг л дээрээс чиглүүлж зааж сургана. Хамаагүй ил тод бичвэл эмчээ хөлдөөсөн хэрэгт сум аймгаараа орно. Хожуухан Улаанбаатарт ажилчдын автобус осолдсон тухай найруулал бичсэн сэтгүүлч ажлаасаа хөөгдөж, асуугдаж шийтгэгдсэн нь дуйлаан болж байв. Өнгөрсөн 100 өөрийнх нь амнаас сонсноо зохиомжлон бичиж буймын энэ. Бичээд эхлэхээр тодтогж асуух зүйл зөндөө гарч ил замбаа эмчтэй холбогдох гэж хичнээн оролдсон ч утасны дуудлага авсангүй. Цаасанд буулгасан товч тэмдэглэл үлдэж чихэнд орсон мэдээлэл гээгдэжээ. Сумын төвд суудаг хүүгээс нь асуувал ээж малаа төллүүлэхээр хөдөөнөө гарсан. Сумаас 70 км-ийн цаана байцад хаварж байгаа гэв. 74 нас түүнд зүгээр л тоо байх нь. Хөлдөж осолдсон тэр өдөр бол жилийн хамгийн урт шөнө болдог үе. Сумаас 21 цагт мордож өглөөний 9 цагт гэгээ орсон гэж тооцвол наандаж 12 цаг жавар шуурга дунд явжээ. Хэдвэд ч хүн таарлцсан юм. Очиход эмч ямар байдалтай байсан бол өөр ертөнцид очсон байсан хүн юугаач санах билээ. Гэрт яг юу өрнөв? Айлд хэдий хугацаанд байж, сумд юу болж, аймагт хэдий хугацаагаар эмчлүүлсэн гэлээ дээ.
Уншигч таны адил ийм асуултууд толгойд эргэлзээр. Лавл аймгийн эмнэлгээс сонгон сум руу 1-2 сарын чөлөө өгч явуулан аав ээжээр нь асруулсан байдаг. Боривон шүргсэн атханд багтахааргүй бүдүүн гил хар гизгний уган дээр шүрэн улаан шигтгэхтэй дуграг мөнгөн даруулга зүүсэн үзэсгэлэнтэй царайлаг эгч цагаан сарын залгуутаар хавартаа нэгэрхийг хардаг байв. Тэр гоё царай нүрийг хайр найргүй хөлдөөж ягаан цоохор болгосон гэдэг. Хань ижилтэй ч болж амжаагүй хүүхдэрээ яваа хүн. Өнгө зүсний сайхан мухайч дүүрч амьд байгаадаа л баярлсан байх та хөөрхий. Эмчилгээний чөлөө дуусч ажилдаан оров. Сум замбаа эмчигээ л хүлээж байлаа. Баригадын эмч гэж байсангүй. Аймаг хайрлсан нутаг ус зон олондоо өртөө санагдаж бие сэтгэл энд нутгшжээ. Яруучуудаасаа явах бодол төрсөнгүй. Ээлж халаагүй дуудлагыг сумын хэмжээнд аанаа ганцаараа гүйцэлдүүлэхийн хамтад салбарын ажлаа хөтөлж аваа. Ийхүү 3 жилийг өдөв. 3 жил моройр дуудлагад явсны хойно 1974 онд түргэн тусламжийн машинтай болжээ. Машина унаж гавьсангүй. Багийн эмчээр очиж морьтойгоо л нөхөрлөв. Тухайн үеийн эмнэлгийн нөхцөл эмчийн ажлыг сонирхохоос одоогийнхонд маш сонирхолтой байх нь мэдээж. Мод тарих, сөөдрөвч барихаас өсвөлээд аж ахуйн ажиллаж их байсан байдаг. Эмнэлгийн ертөнц рүү эс өнгөж, хүнийхээ хувь заяанд хөтлөгдөж, туулсан амьдралаас нь хураангуйлан өгүүлээ. 1974 онд яруу нутгийнхаа бэр болж хээ янсан бэлтээ гэр бүл болов. Хас очрынхаа янсан бэлийг дунд говийн хоос өргөж авчээ. Нөхөр нь бригадын намын хэсгийн албан ажилтай тул түүнийг дагаж өргөн бригадын эмчээр ажиллах болов. Сумын салбарт шинэ эмч ирсэн хэрэг. Ил замбаагийн ажилласан намтар маш товчхон. 1971-ээс 74 онд яруу сумын эмнэлгийн салбарт эрхлэгч эмч, 1974-өөс 2008 онд яруу сумын яруу алдар нэгдлийн өргөн бригадын хүний эмч. Ердөө энэ 1990 оны үеэс нэгдэл татан буугдаж, бригад нь баг болов. Хэдийгээр эмнэлгийн байгууллагад 41 жил ажиллаад 55 наснда гавьяаныхын амралтанд суусан ч гэлээ уяан дээр моргүй, хаяандаа машингүй өдөр ховор билээ. Докторийн эрдмийг уламжилт ангаах ухаантай хослон эзэмшсэн ил замбаа эмчээр яруучуудаас гадна нутгийн хил залгаа алдархан эрдэн хайрхан цэцэн уул төдөвтэй нөмрөг эдэр сумынхан эртнээс үйлчлүүлж иржээ. Амбаа эмчил гэцгэх. Ганцхан бригадад насаараа тогтвортой ажилласан эмч хэр олон байгаа бол эмчийн цаггүй албаны хажуугаар арга эрт ажил ундарч байлаа. Айл болоод удаагүй байтал нөхрийнх нь өргөж авсан ээж нас барж эхээсээ үлдсэн тэрсгэн насны 2 хүүхдийг ахынд нь өгөв. Хүү хас очрын очир бат 4 настай, охин хас очрын цэрэн долгор 2 настайда хээ янсан бэлэнд бүл нэмж иржээ. Хэлж ирдгүй хийсч ирдэг өвчний уршгаар ханийх нь 2 нүд хархаан болж гэрээр халамжлуулах болов. Ил замбаа сайхан аав ээжийн төрсөн олон дүү нартай юм. Дүүгийнх нь эхнэр аймагт хүндрэлтэй төрж хүүхдийн хийсвэрээр авахулав. Ээжийн тэнхрүүлэхээр 8 хоногтой Нирайк замбаа эмч гэртээ авчрав. 4 сар бойжуулаад буцааж өгөх гэтэл ээж нь ядруу хിവэр. Эмч тулдаа хүн болгосон байх. Алтан түлхүүр охиныг ам бүлдээн авчээ.
Тэмдэглэхэд Берийн ээж Спелзима сонгон сумын хүн эмнэлгийн салбарын эрхлэгчээр ажиллаж байв. Жил сар өнгөрсөн ч төрөлтийн мэдээгүйжүүлэлтийн улмаас болсон уу охин хөлд орсонгүй. Хээ очирбат хүүл өвөр дээрээ суулгаж хооллож тун их тус болж байсан гин. Хүнд хүн илүүддгүй учир энэ. Очирбатгүйсэн бол гарам хурдах байв. Үйлчлүүлэгчдээс гадна төв замын зорчигчдын хөл тэднийхээр тасрахгүй. Хаяагаар нь аймгийн төвийг хойдлын сумтай олбсон шуудан зам өнгөрнө. Өөрийнх нь нутгийнхан болох аймаг ирж очих сонгончуудын цангаагаа тайлдаг айлна. Замбаа эмч хол ойрд байнга дуудлагаар явна. Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн гишүүн тэрээр аймгийн депутатаар 3 удаа, сумын депутатаар тасралтгүй сонгогджээ. Ил замбаа яаж алба амны илүү их ачааг үүрч давсан болов? Айл болсон амьдралын тал хугацаанд хөтлүүлсэн хань 1988 онд ертөнцийн мөнх усыг үзүүлв. Ердөө 14 жил ханилжээ. 13 нас хүртлээр суугаагаараа тэврүүлж асруулсан алтан түлхүүр охин мөн мөнх усыг үзүүлв. Нөхрөөсөө хойш 34 жил айл гэрийн амьдралыг нуруундаа өөрч явна. Эмэгтэй дүүгээсээ Батмигмар хүүг 6 сартайд нь мөн өргөж авв. Алсыг харсан өнөөдрийг тооцсон юм шиг яа Батмигмар өргөсөн ааваасаа 4 настай үлджээ. Өөрсдөд үр заяагаагүй ч 4 хүүхэд үрчлэн авч гардан өсгөжээ. Төрөөгүйгээ гүн хөлдөлт судасны асуудлаас болсон байж ч мэднэ гэж үг унгасан. Дээр нь өнчин үлдсэн өөрийн төрсөн дүү нар болох ил отгон цэцэг ил бямбаа нарыг дэрэгдэм байлгаж гэрээсийн гал тастаж өрх тусгаарлсан ачтан. Хязгаар нутагт суугаа өөрийн мартах шахсан байхад өнгөрсөн амьдралын одоогийнхан яаж ч мэдэх вүлээ. Уулын мухрын эмч уулын мухартаал аж төрөн налайм байна. Миний байгаль зураглах байнгын аялал байсхийгээд замбаа эгч дээрэн очих далин болдог. Өнгөрсөн 100 аймагаас яруугийн төвд ирж хүү яа Батмигмарын хоноод цааш замбаа агагийн руу гарлаа. Хармагцаа улагчны харнуур руу далиж тэнд нэг хоноод айл руугаан эргэв. Таарлцсан хүмүүсээс зам асуухаар замбаа амбаа өчигдөр сум ороод буцахтаа жижиг хар машин өнгөрвүү гэдэл байсан таан руу гингээ. Нууртыг зааж наан нь намаг байгаа. Тэнд машинаа үлдээгээд алхачгаарай. 2 гэр ойрхон харагдаж байгаа гэж анхааруулж зөвлөнө. Биднийг намгийн захад ирж зогсоход очирбат морьтой давхин ирж цүнх бүгэ авч буцлаа. Замбаага очихын хооронд ээж шиг минь урдаас уулын уруу руу айсуу явна. Хэрдээ саахалтын газар. Ачаа бараагаан ухаж байх хооронд дэргэд ирлээ. Үс хизгэн үргээж тоорцог угалжээ. 2 тохойг нь өргөн зологоход хацрыг ээлжилж үнслээ. Ага бидний араар өчигдөр сумын төв орж зөрчгөж хэмээн яаран буцаж иржээ. Маргааш өглөө нь мал төхөөрч шин шүл уулгав. Сайл ханхалсан саруул өргөөний хоймрын ширээнд эгчийн гарын эко хүнс байнга өрөөстэй. Одоо юу хийлэх вэ гэд байх. Гэрийн хойд уулын баруун талын хөдлийг голмод зүүн талынхыг байц гэж нэрлэнэ. Байгалийн гэрэл зурагчин биевэр ага дээрээ 2-3 хоногоор тухалж мориорч явганаарч аялж хавь ойрын уул усыг зургаллаа. Хойш давхаар үлэмжийн үзэсгэлэнтэй шараалаг элсэн тарамцаг, сад тавьсан гол ус,
тэнгэр тэврүүлсэн моддын орон байна. Ард үүргэсэн элсэн манхад бол газар зүйн байрлалаараа тэлэм нуурын 7 төвөр элснээс Увс аймгийн Хяргас нуур хүртэл сунсан бор хэрийн урт элсэн нурууны ихэнх хэсэг юм. Өвөр улагчны гол эндээс алсарч урсна. Агаагийнхаа тухай нийтлэл бичих бодол минь түүнийг байцаахад хөргөв. Яагаад та тэр олон саналаас ярууг сонгосон юм бэ гэж асуулаа. Яахав? Нутаг руугаа явхад зам дагуу ойрхон гэж тарвага элбэгтэй газар руу ирж байгаа юм амхиндаа. Энэ хүн ер нь хэдэн тарвага идсэн бол гэж бодохоос инээд хүрэх шиг. Та мөн чанга хүн ээ? Залуу занд наснаасаа мориор хангаа говийг жилийн эргэлтэнд хөндлөн гул туулж явна. Ага ярих нь хүүхэд байхын моринд дуртай айхыг мэддгүй байлаа. Таньж мэдэхгүй олон омглон хүлгийн нуруунд явхдаа морил шургч унж байсан уу гэхээс нуруунаас нь унж байсан удаагүй. Хоньны хашин мориор хаа хүрхэв? Дэргсэн хөл хөнгөн морил цаг алдалгүй өвчтөнд хүргэнэ. Мориноос суулж 2 удаа хүнд барьцсан. Нэг удаа дуудлагад хөтөлж ирсэн морь мордмогц цанхайлан цоройлж жалга руу тонгорцолж унахдаа хөл дарж хугалсан. Өөр нэг нь хурдтай явж байтал үлийний нүх цөмөрч мортойгоо өнхөрсөн. Хожим багийн эмчт мотоцикл өгч бат мигмартайгаа дуудлаганд явдаг байлаа гэж ярив. Морь ор хэрэггүй болсон гэсэн үг биш. 2 жилийн өмнөөс л моринд мордсонгүй гэхээр 70 насыг давтлаан морь унжээ. Хөлдөх, мориноос болж гэмтэх эрсдэл өнөөгийн эмч нарт тохиохгүй л болов. Тэгэд ч ил замбаа эмчээр мориор дуудлагад явдаг ажил шовтарч байх шиг. Шин залуу боловсон хүчинг сонгуульд алба тойроогүй байлгүй гэж асуув. Ховсгал залуучуудын эвлэлийн өөрийн сонгуульт ажлыг идэр залуудаа эмэгтэйчүүдийн зөвлөлийн ихнийг бараг гавьяандаа суух хүртэл хашсан. Байнга депутатын ажил дагалдаж байлаа. Ихлэх хинхэгтэй явлаа гэж инэв хийлэв. Завхны улс төрчдийн гэрэл зурагчин бивээр нэр дэвшигч бүр түүнийг нутгийнхандаа нэр хүндтэй танилын хүрээлэл сайтай гэж сонгуульдаа татан оролцуулдгийг мэдэх юм. Монголын эмч нарын 3 дугаар их хурал, МЗН-ийн 7 дугаар их хурал төлөөлөгчөөр сонгогдсон оролцож байжээ. Та ч н ханжиргалантын нуруунд хөлдөж явчхаад өгсөн гэсэн яг юу болсон юм бэ гэж асуувал дээр бичсэнийг ярьж өгсөн юм. Ухаан алдахын үед юу мэдрэгдэж, юу бодогдсон бэ гэж лавллаа. Юу бодож явснаа яаж санах вэ? Архиусан хүн л ингэдэг болов уу гэмээр дотроосоо халж халууцах шиг болсон. Тэгээд л мэдэх юм байхгүй. Жаргалант багийн малчин Цоохор Батүлзээ гэдэг хүн над дээр очсон байдаг. Хаана ямар ч янзтай байсан юм бүү мэд. Үүрч дүүрчл авчирсан байлгүй. Гэрийнхээ зуухны галыг унтрааж, ваантай хүйтэн усанд хэвтүүлж, хөлдсөн хэсгүүдийг аажуу гисгээсэн гэсэн. Хөл гарын модоож хөлдсөн хуруунуудыг архинд дүрсэн байсан. Бүс, ороолт, малгай, чагнууран гээсэн байжээ. Ирж хайсан ч юм уу, үгүй ч юм уу. Юмны учир мэддэг хүн таарлцсан тулдаа ам гарсан. Хэрвээ гэрт оруулаад гал өртсөн бол сэхгүй болдгийм байна. Аав минь маш ихээр баярлаж сүүлд чадах ятгаараа шагнал урамшуул хүргэж өгч билээ. Дүүнэрээ минь аав дор зүрэнгийн лодой төрүүлсэн эцэг минь юм шиг сайн хүн байлаа да гэж ярив. Ээж лутын дайрыма хөлс дааварлсан хөлгсөн олныг цайлж ундаалсан хүрэн улаан царайтай
Налгар сайхан хүн байв. Говь Алтайд Замбаа Агагийн араас сурахаар очиж нутгийн айл гэж Жамбаа багшинд хамт байсан Зээ Бэгзүрэн миний төрсөн эгчтэй суусан манай хүргэн. Одоо манайтай хөрш. Ах нэг удаа Замбаатай чинь Алтай хотын 10 жилийн 1-р сургуулийн захирал Бэ Гомбо суух гэж их хөөцөлддөг байсан юм гэж ярихыг сонссон байв. Захирлынх багш нарын байранд Жамбаагийнхтай хөрш байжээ. Миний хань Говь Алтай аймгийн Дэлгэр сумын уугуул Бэ Нямхүү Алтайн 10 жилийн 1-р сургуулийг төгссөн. Бэ Гомбо захирлыгаа ярьдаг болохоор би ичнээ мэддэг болсон юм. Агаагаас зориглож асуулаа. Танд Алтайн сургуулийн Бэ Гомбо захирал хайр сэтгэлтэй байсан юм уу гэж хэлж орхилов. Тийм л дээ хөөрхий. Надаас 10-аад ах хүн байлаа. Нэгт хөгшин хүн санагдаж, хоёрт аав ээж дүүнэр бодогдоод humгүй зугтаж нутаг бутсан да гэж ярив. Бэ Гомбо захирал яагаад ч юм бэ хүнтэй суугаагүйг он удаан жил захирлын алба хашиж Монгол улсын гавьяат багш цол хүртсэнийг нутгийнх нь ярьдгийм. Говь Алтай аймгийн Монгол улсын гавьяат багш Бэ Гомбын нэрэмжит улсын тэргүүний лаборатори 1-р сургуулийн өмнөх талбайд түүнд зориулсан хөшөө сүндэрлэж байдаг. Та минь биднээс амаргүй хувь заяа хөгжил тааруу цагийн хөдөөгийн эмчийн хатуухан амьдралыг тууллаа шүү дээ. Танд тэр замаар явдаг байж тэрнийг тэгж шийдсэн бол гэсэн бодол өнгөрсөн хойно төрөх юм уу гэж асуувал учирсан тохиолдсноо бэрхшээл гэж бодож байсангүй. Бусдаас ялгаагүй. Зураг төөргөөрөө л амьдарч ирлээ. Сонгож эзэмшсэн мэрэгжил минь эмчин эмчийнхээ үргийг биелүүлгүй яхав. Ага нь одоо энэ сайхан нутагт сайхан хүмүүсийн хүрээлэлд жаргаж байна гэж хэлэнгээ дэлгээтэй хаалгаар харагдах модтой уулыг зааж. Тэр чинь Сартуул нутгийн алдарт 5 толгой 1 9 эндэрчүүдээ гэж сүслэн хэлв. Үлдсэн үр хүүхдүүд нь ээжигээ алган дээрээ байлгадаг ажээ. Яа Батмигмар дээд сургууль удирдлагын академи төгссөн. Үзэл бодолтой үнэнч үг хэл хурц шударга сонгуулийн үр дүнгээр албаныг дэвшиж нэг буудаг авигаан хэвлэж дуурайсан гар уран хоолой цээл хөгжим энтергээд чадахгүй юмгүй нөхөр. Одоо соёлын төвийн хөгжмийн багшаар ажиллаж байна. Төрүүлсэн аав Дээд Доржбаатар нь үеэлийн минь нөхөр болохоор би сайн мэдэх билээ. Төв хөдөөгийн хооронд яа Батмигмар л ээжийнхээ хөл унаа болж байна. Түүний хань болдын баяр жаргал баг хүүхд татлаа хуучны монгол ээжүүдийг санагдуулна. Ясархуу зочломтгой дээр нь хурдтай. Амьдралын хандлага уу? Агад минь ийм сайн бэр таарсанд ямар их баярлав. Өглөө эрт зурганд явсан намайг ажил дундуур нь эргэж ирэхэд айл хөрш ааваараа хэл авахуулж банкны ажилтан тэрээр камерын хяналт дороос гэртээ гүйн ирж бэлэг гар дээр тавьж сүү өргөж үдэв. Энэний төлөөлөх. Ажилдаа гарахаас өмнө амжуулчих ажил өгнө. Банк санхүүгийн тэргүүний ажилтан 4 хүүхдийн ээж алдарт их юм шүү дээ. Амжиргааны газар явах юм чинь хоол цайны хэрэггүй дээ гэсээр байтал эртлэн босч тогоо дүүрэн цойвон сэгсэрч замын хоол цайны халуун сав дүүргэсэн байв. Тэр нь хань бид хоёрт хэрэг болж замаас авлагчны хар нуур руу гэнт шилрэхтэй уйг цадгалан явлаа. Замбаага айл болохдоо зэрэгцэж ирсэн Очирбатад цуг байдагтал хөдөө хэдэн малтайгаан өрх тусгаар аж төрдөг ажгуу. Очирбатыгаа насанд нь эрдэм сурах гээд бараагүй байна. Нөхөр
Ном сурсангүй. Мотоцикл унуулж машин бариулах гэсэн барьсангүй. Эхнэр авдаггүй. Гойно. Үгнээс гардаггүй. Сэтгэл цагаан. Хүүхдээрээж 50 нас давж явна. Замбаад л туслуулахаар бурхнаас илгээгдсэн морьтой элчиг элтэй. Аймгийн төвд суух хээ цэрэн долгор ирэх бүртээ гэр хувц сунрыг угааж өгдөг байна. Ялгуун сарны доор ямар хэрэгтэй үрсийг бурхан түүнд илгээсэн юм бэ гэж бодогдож байлаа. Ач зээнэр нь өндийгöd ирлээ. Бэлчээр өрсгөөр айл нь өглөө эрт уул давж нүүв. Нөхрийнхөө дүүгийн хүүхэд банзрагчийн эренчинд оржийн та хамт намарч байгаа юм. Эргэж ирэн Агагийнхыг ачаална. Унаа машин минь дагаж явж дөнгөхгүй тул бид хоёр буцхаар болов. Энэхэн зуурт зэл дүүрэн сарлагнаасаа хувин сав мэлтэлзүүлэн сааж тоогоо бэлхуулан хөөрүүлж түмпэнгээс цөцгий асгарсан намрын зузаан өрөм эвхэн авч савлав. Бид хоёрт бэлэн байгаа юмнасаа ганцг дүүргэж өглөө. Нүүдлийн улмаас ярьж байсан бясалгаан шахаж чадаагүйдэн сэтгэл гонсгорно илэрхий. Та хоёрыгоо хэд хонуулж чадсангүй ээ гин. Уржигдэрхэн төхөөрч загссан намрын тарган хоньны махыг хамж хайрцаглав. Машин руугаа хэдэн ч удаа ачаа зовдөв. Чагнуурын хуу чихэн хатуурс хийжээ. Ярьж хөрөлдөх нь бага юм. Асуувал хариулна. Тэрүүхэндээ чимээгүйхэн 100 илвэрийн дунд ачин түжин. Ямар та эхнэр энэ ага угийн дуу цөөтэй дөлгөөн намдуу хүн байхаа гэж хэлж бахав. Наадам дамжихаар одонтой дээл авч яваагаан санаж ага хоёулаа дурсгалын зураг авахуулъя. Ханьдаа гоё шүү. Одонгоо зүгээрээ гэлээ. Дэргэд тэртээ 23 жилийн өмнө тэнгэрт заларсан ээж минь хүрэн дээл бүрх малгайтай буугаад ирсэн юм шиг харагдав. Ага миний нүдэнд ээжтэй минь адилхан харагдсан гэж яаваа. Яг шүү. Яг. Олон жилийн нар салхи онгож хүрэнтсэн царайн дах хөлдөлтийн сорвийг улам өргүй зүлгэж цэвэрлжээ. Хөдлөх хүртэл орон гарan сарвчилж нүүдэлдээ бэлдэж бүртэлцэн. Туулсан амьдрал нь сэтгэлд буух үед хүнд ачаа нуруу дарах шиг болж агагаан хайрлаж өрөвдөн аньсах чигтлээ. Ингэж байгаагаан барьдаг төрсөн сайхан эгч нар надад хоттож хөдөөдөж бий. Гэсэн ч замбаа агаад сая харагдсан ээжийн царай хүндэлж золгох өндөр нас өвөг дээдсийн сунж мөргөх бурхан тахил байгаа болохоор ээж минь л үдэж байх шиг санагдав. Ээж минь хүлээж суугаа шиг байнга бодогдно. Нөгөө замаар явсан бол өдийд гавьяат болсон байх нь бүр мэдээж минийхээр. 2023 оныг завханчуудын замбаагаас санах жил болно гэдэгт итгэнэ. Учир нь эрх зун аймаг байгуулагдсны 100 жилийн ой болох юм. Ийм хүн гавьяат болоход энэ нэг бригадын эмчүүг их хүн гарах уу? Баатарч байлтай. Харин ч илүү хэрэгцээтэй газар тууштай ажиллажээ. Хөдөөгийн хүн ардын эрүүл мэндийн төлөө амь амьдрал хувь заяагаан хайрлсангүй ээ. Замбаа эмчийн 200 км сунж тогтсон уудам нутагт ээлжгүй ганцаар ажилласан хугацааг бодсон ч аймгаараа цувсан хүмүүст хагас 100 жил чагнуур тавьж судас барьсан оншилгоо эмчилгээ үйлчилгээг багцаалдсан ч асуултгүй үйлчлүүлэгчийн тоо хэдэн сая их барьсан хүүхэд хэдэн мянга
дуудлагаар туулсан зам хэдэн мянган километр байх нь ойлгомжтой байна. Эмнэлгийн багаж тоног төхөөрөмж, хэрэгсэл дутмаг, эм тарианы хангамж тааруу үед ажилласан ч гэлээ мэрэгжлийн алдаа асуудалд холбогдож байгаагүй гин. Туулсан амьдрал нь өөрийн эрэхгүй төрийн сойрхол зохиолч Чэл одоо дамбын хугараагүй ноён нуруу гарчгийг хуулж бичмээр бодогдуулна. Нэгэнтээ хөдөөгийн зохиолч төрийн сойрхолд ардын уран зохиолч Балжирын догмдыг хэн нэг нь улаан булангийн оройд хатгаад мартсан туг шиг гэж байсныг санаанд буулгана. Сэрэлт киног сэтгэлд сэргээн бас өндөр ээж киног. Сэрэлт дээр хорон санаат лам чаргатай орс эмчийг хунгар руу өнхрүүлдэг хэсэг бол тавилттай хорон зуурын үйл явдал. Зохиол шүү дээ. Тэд даараагүй, төөрөөгүй. Замба агагийн тэр шөнийн төөрөлт киноноос цаашин болсон байгаа биз? Агагийн зам нь уулчны замчим шиг. Нэгэн өндөр оргил руу мацж гараад эргэн бэллэж амьсгаагаа даран суугаа уулчин мэт санагдана. Тийм ээ, энэ өдрүүдэд Сэрэлт киноны төгсгөлийн зургийг харав. Тал дүүрэн мал сүрэг налайгаад Монголын их амар амгалан ноёлж кино төгсдөг дөө. Энгэр дүүрэн мал сүрэг налайж сэтгэл тэнийгээд энд ч тийм. Нутгийн нүдч юм. Хүүхэд ах уйда өргөнд очиход тэнд ил замбаагийнх байсан. Эдэр насандаа өргөнд очиход ил замбаагийнх байж л байсан. Өтөл болоод өргөнөөр очиход ил замбаагийнх байсаар л байна гэх хүн захаас аван тааралдана. Замбаа эмчийг өргөнд төрж өөрийгөө илээж яваа малчин эмхтэй гэж боддог нь аргагүй. Тэр чинь өдгөөгийн анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Говьалтай аймаг дахь анагаахын сургуулийн анхны элсэгч, онц төгсөгч, сургуульдаа багшаар хуваарлагдж асан, тэнгэрээс ярууд илгээгдсэн, ажил мэргэжлийн одоо ч тэтгэврт гаргаагүй яваа эмч Замбаа шүү дээ. Замбаа. Нийтлэлийг бичсэн Намсраажавын Сүхбат. Уншсан Эрхэнбаярын Баттарж.